Окей. Окей. Keydrop хамтруулж байгаа цуврал хийжээ дараагийн дугаарт оролцооморл. Бид нар болонгууд Keydrop төр байгаа имид кейснүүдийг ер нь бол тэгээд хүн болгоны тархинд байгаа шүү дээ. Энэ кейсээр ашигтай, хиралттай тий. Ер нь 50-ыг задаад үзвэл ер нь хожих нь хожигдох нь таны тархинд байгаа имийг одоо менторч үзэж чаа. Тэгээд имид кейсний loaded up гэдэг 2.5 долларын кейсийг задж үзэж чинь мэдээж бас Joker модо задлан тэгээд бичлэгэнд орцсон. Keydrop нь Counter Strike дотор байдаг кейснүүдтэй адил кейс нэдэглүүд бокс айтем. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байгаа. Өөрийн утсан скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрэв эсвэл бус нэрлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батл хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахсаад нь $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санаж байна. Унгаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс л харгаа болохгүй л Fire swap-та танилцсан. Шилбэрийн скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчирсаж болох юм байна шүү. Окей, load it up. $2.5. Энэ кейсэн дотор байгаа хамгийн үнэтэй юм болгоо Marble Fate 7 хоногийн өмнө бол хонгуут нэг бачка унгаацсан байна. Тэрийг нь бол тэн харагддаг юм байна. Дараа нь Flip Knife бас энэ ч өчтөр унгаацсан байна. Энэ Specialist Close Fade унсан байна. Тэгээд бас Containment Breach-уд бол ер нь бол өдөр болгонд юм шүү дээ. За энэ кейснээс 50-ыг задлаад үзнэ. 50-ыг задлахад одоо хэд орох юм? 10-ыг задлахад 25. Тэгээд 50-ыг задлахад чинь $125. Окей. Бага бүх юма зараад $0-оос эхэлнэ. Boom. 10-ыг залцсан Temuka унсан. Дахиад Temuka унсан 15. 20-ыг залцсан 20 дээр хог 25 хог 30 дээр snack attack нэ. Snack attack нь мэдээ доогуурлаа гэсэн. Юу 20 ха тий. 30 байдаг ш. 35 өчтөө монаагүй 40 45 Starlight Protector тэгээ 50 задлаа. 125 150 болтон дарч дөө нэг үс. Point City, never stop on loss boys. Яг үндэ ашиг ичлээ. Дахиад дараа тэгээ $150 үрж байгаа. Somehow ашигтай болч та тэгээ $150 депозит хийсэн тохиолдолд 180 болж орно. Тэгээ 180 чинь $30 нийтдээ $187 болоод ашиг ичлээ. Ер нь бол нэг ашигтай дээр болцсон зөвлөлтөө. Тэр нэг өмнөх бичлэгдсэн байна бол танаас харуулчихсан. За, окей. $150 задлахад 157 болчихж байгаа юм байна. Боцсоос энэ кейснүүд би амар алдах юм болов шин чи гайгүй байна. Бас тийм амар боцсон шиг биш юм байна. Окей. Joker модоор задлахад 10-ыг задлахад $220 болох юм байна. 20-ыг задлахад $440 болно. Окей. За Joker модоор задлаа л тэгэл гол юм чинь. Одоо Joker модоор задлаж байгаа шалтгаан чинь ингээл хамгийн үнэтэй 3-ийнх нь нэгийг унгаа штэ. Тэгээ 20-ыг задлахад ерөөхдөө 88% магадaltaй гэдэг чинь аль нэг нь унчаасай. Унчих байх гэж би бол бодож байна. Юу вэ? Бэжаараа юу вэ? Амар үнэтэй задлсан юм уу? Нэг нь 110 штэ. 20-ыг задлахад чинь $2200 юм биш. За ашигтаа дээр ер нь болцсон зөв. Гэхдээ би та нарын өмнөөс турших гэж энийг дарж байгаа. Тэгээ эхнийхаараа ингээд унах тохиолдол байхгүй ч штэ байгаа л да. Ер нь 20% магадлалаасаа унж байгаа штэ. 5-ыг задлж чинь 22% магадлалаар, 21% магадлалаар. За та нарын өмнөөс туршаад одоо 20-ыг задлая. За 10-ыг задлсан. Дахиад за би бол болно. Нэрээ ийм үедээ болсон ч зөв шүү. Би тэгээ та нарын өмнөөс турших гал дарж байгаа шүү. Болсон ч зөв шүү. Яг ингээ ашигтай үед нь болчвол тэ амар гоё ойлсон шүү. Сая ингээд би одоо $1100 үрээд $2100 $1000 ашиг ингээ одоо болчих л та. Тэ ер нь бодно шүү. Ингээд над чиг тэнийг юм шиг дарж болохгүй шүү. Яа 3 хүч. Тэгтээ чи $50 алддаг. За сүүлэх. $2200 үрсэн. $2200 үрсэн стил би тэгээ $450 ашиг хийчих юм уу? Окей. Сая бол хитрхи азтай байсан тохиолдол шүү жаа. Окей. За ер нь л тэ өмнөх бичлэгэн дээр чсэн манай ашиг хийсэн. Энэ бичлэгэн дээр ашиг хийчлээ. Ер нь бол гараа сайн бол барай сайн л явж байгаа юм байна. Тэгж яагаад хамгийн үнэтэй кейс дээр л алдахгүй кейс манай айж. Яг үнэтэй кейсэн дээр л тэгэхэд амьдрал хэцүү шттэ. За load up кейснээс 10-ыг аваад
Тэгээд зургуулаа нэлээд 60 задлана. Гол нь хожино. Хожигдох магадлал мэдээж боломжтой 50-50. За манайд баахан танихгүй бот ороод ирсэн. $25. Энэ галтцсан байх гэж найдаж байна. Найдаж гинэ. Тэгээ мен бол яг хөө хямдхан дээр алдчихад дараа нь Joker модон дээр л хожиж сонирхолтой байгаа байхгүй. Тийм болохоор хожигч нах гэж найдаж байгаа. Окей, дараа аав. Тэгээ хямдхан дээр аав. Тэгээ угаасаа ингээд өмнөх бишгэн дээр ингээ 2 удаа кейс батл хийхэд ойлон дээр хожингуудаа тэгээ Joker мод дээр 2 ажигдсан шүү дээ. Тэгээ одоо болгонгууд би энэ дээр болгонгууд 2 хямдхан кейс батл дээр хожигдоод 2 үнэтэй кейс батл дээр хожмоор байгаа болохоор хожигчих гээд байгаа байхгүй. Угаас хожигдох магадлал 50-50. Тэрэн дээр ашиг. За энэ оронд бол би танад giveaway дотор байгаа скинүүдийг танилцуулъя. Одоогийн байдлаар манийхэн giveaway болонгууд $17,000 байсан. Гэтэ өнөөдөр баахан giveaway задарсан. Өнөөдөр ингээд ер нь бол $1,000 giveaway задарсан л юм байна. Тэгэхээр $16,030 giveaway байгаа. Тэгээд CDS гэсэн промо кодоор ер нь бол та нар deposit хийх юм бол 20% бонус instant balance орж ирнэ. 20% бонус. Тэгээд дээрээс манай чинь book giveaway-д оролцох боломжтой. Энэ бол манай өөрийнхөө giveaway-д оролцох боломжтой болохоор тэгээд манай аст явчихсан. Та нар бол энэ CDS-гээ бичих юм бол book giveaway руу маань оролцох боломжтой гэсэн. Тэгээд ер нь бол хамгийн үнэтэй giveaway нь $10 giveaway. Тэгээд хоол ер нь бол хожих магадaltaй. Хожчлоо нөгөө giveaway кейс батал дээр. Хожчлоо. Зээж энэ дээр хожчихжээ. Тэгээ дараа нь тэгээд эн чин Joker mod дээр болон 38 үнэтэй батал болно шүү дээ. Тэнгүү тэрэн дээр тэгээд хожигчуд гуригтай байхгүй юу? Тэгээ хямдхан дээр хожоод үнэтэй дээр хожигдгүй. Хямдхан дээр хожигдоод үнэтэй дээр хожсон дээр. Манийх нь мото. Тэгээ манай энэ сайтн дээр те 167 левелт хүрлээ тоглолцсон байхгүй хожсон ч те тоглолцсон байгаа байхгүй. Тэгээ giveaway удаад юм бай. Тэгээд өнөөдөр гэхэд одоо Сензугийн фэн бол giveaway хожсон байна. Тэгээ Ogre болон өчигдрийн Ogre энэ Ogre 2 удаа giveaway хожсон байна. Энэ хүмүүс юу нэ? Энэ одоо Сенз гэсэн гээ $10 deposit хийсэн бол энэ болонгууд манийх нь өөрийнхөө бэлэн мөнгөөр тоглодог аккаунт. Энэ болонгууд $40 deposit нэг 50 шахуу долларын deposit хийхэд бол ийм харагддаг юм байна. Хан бол нэг $100 deposit хийсэн юм шүү дээ. Тэгэл нөгөө $250 байна. Окей. Тийм байсан байна. Энэ Ogre Монгол гэсэн, Mercury Монгол гэсэн, QWERTY Монгол үгүй мэдгүй байна. Minato Монгол гэсэн. Тэгэл ер нь бол ихэнх нь монголчууд очиж байгаа амар баяртай байгаа. Ер нь бол энэ giveaway чинь манийхэн промо кодоор гадаадууд ч гэсэн харуултаад giveaway-д оролцох боломжтой болохоор тэгээд монголчуудад хожижсэн гэж мань бол боддتي. Залбиртий. Нөгөө кейс батлан тэгээ хожижлоо. Тэ айл нэг амар ёндоо игээд 100,000 2 удаа ундаг хотгон гахгүй л тэгээд манайд хэцүүчжээ боёс. Хэцүүчжээ гэж хожижжээ. Окей. Юу окей $40 зэрэг. Гэтэ энэ кейс батлаас аваа тавгүй авчиж байгаа юм шүү. $25 ороод 38-д чинь 50 60% ашиглаж байгаа юм байна. Окей. За энэ нэг болонгууд одоо Joker модоор задлвал ямар хуу ах нь. За амар том хожижсоо дандаа л хутга унаасаа дөрөв би өөрөө кейс задалдаг шиг л ер нь бол хутга унаал байвал гоё байна. Тэгээ баахан л те Bayonet Marble Fade баахан Sleep Knife Lore тэгээд баахан нөгөө Specialist Glove. Тэр чи Marble Fade лөө Fade лөө. Тэр л унаасаа. Тэгээд гурлаа л ингээд зургуулаад гоё юм унгач бол гоё. Окей. Айл надад өгөх юм унгач энэ болж бидний нөө. Айл энэ дуртай бот орчжээ. Гэтэ зүгээр бидний нөө надаа өгөхгүй л ер нь гоё юм унгац ингээ би залбирж байна. Ягаад гэвэл цаана дахиад 70 кейс байна. 70 кейс би бол хутга унгаана. $1,100 батл юм байна. Come on. Marble Fade, Boys, Waffle, Eva, CTS. Come on. Get that Marble Fade. Come on. Gold. Яш на Containment Breach авчил та. Гэсэн чинь Bitino Cook юм. Окей. Жохон төгсөн гэхдээ Bitino бүр ганцаархнаа бүр зүгээр амар carry чинь. За сүүлх 2 хутга унахгүй хайргүй. Fuck яг юм шиг болчлаа. Яг хямдхан кейс батал дээр ялдаад үнтэй дээр хожигчлаа. Эсрэгээр авах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ би хэрвээ тоглож исэн бол тэг хямдхан кейс батал дээр ингээд тоглоод 3 4 дараалал хожигдчих юм бол үнтэй кейс батал тэгээд тоглоо. Ben тэгж тоглохгүй өөрөө стрим дээр тоглож байгаа та. Наач Fox is cooking. Окей. Зөндөө ялгдлаа ш. Одоо ялъя л та. Яг гэхдээ маань кейс батал дээр кейс батлын кейс opening дээр ашигтай байсан болохоор одоохондоо нэг удирчаагүй л байна. Айтаахан л байна. За ямар ч хэлсэн гэхдээ амар ашигтай дуусмаар байна. Саяын нэрээ кейс батал дээр нэрээ хэр ашигтай авсан юм бол хараадах юм. Гэхдээ нэг олон утга унааг болохоор нэг ашигтай байж чадаагүй хаа.
$1100 кейс баталнаас $1100 кейс баталнаас хэрэг ашигтай туссан яарат. Бүр алдагдал хийсэн юм биш үү? Бид энэ carry-та яваагүй юм байна. За энэ чи манайхаараа юу болж байна? Энэ чи мань хутга унгацсан баа. Энэ чи specialist glow, specialist glow, flip. Окей. За, we are cooking boys. We are cooking. Энэ дээр яг тэ хожж байгаа тэр гоё явна. Тэ өмнөх кейс балтар маань хоцсон ч $800 авах байсан биз дээ 1100 үрчээд. Энэ удаа ихтэй we are cooking. We are literally cooking. Oh my god. Утгаггүйс би алга. Тэ айлс жоохон сууган тэ. Айл жоохон юм наагаад өгмөр байна. Окей. Бараг л дооблчлоо. Тэ нэг 85 орчим хувийн ашигтай болж байна. Тэгээд эхэлсэн зэгтээ ирлээ. Ер нь бол. Гэхдээ тэ орон үгс их л давгүй өрөнд буцаагаад авчлаа. Тэгээд ер нь бол би хэдтэй хэлсэн юм бол. За хэдтэй хэлсэн та нар санаж байгаа дөө. Тэгээд бичлэгээс ер нь ухраа гарчихгүй юу. Ашигтай байсан уу алдагдaltaй байсан уу? Миний бодлоор бараг ашигтай дууссан баха. Нөгөө кейс opening дээр мэл ашигтай дууссан болохоор тэгээд ер нь бол имерхүүл байд юм байна. 50 кейс 20 joker mod тэгээд 40 кейсний кейс батал хийхэд имерхүү байд юм байна. Тэгээд дараагийн бичлэгийг уулзъя. Дараагийнх дээр илүү үнэтэй кейсээр хөтөлөө явна гэсэн. За дараагийн бичлэгийг уулзъя. Тэгээд лайк дараагаа. За манай кик дээр стрим хийж бай.